Everybody. За хэдүүлээ ахаад нэг уншлагаар уулзж байна. Энэ удаа Wonderful Wizard of Oz Магад Эрдэнэ ордны шидтэн Part 19. За өнөөдрийн уншлагаар би 3 шинэ үг заах болно. Тэдгээр нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь ought to. Ought to гэж үгс үг вэ? Ought to гэвэл ёстой гэсэн. Ёстой буюу тэгвэл зүгээр зөвлөгөө өгөхтэй гэдэг гэсэн. Жишээ нь you are sick. You ought to go to a doctor. You are sick. You ought to go to a doctor. Чи өвдсөн байна. Эмчтэй зүйл гэдэг ч юм уу. Хоёр дахь үг нь болохоор as blah 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 as. Okay. As бол ерөөсө шиг гэсэн үг. Жишээ you eat as much as a wolf. Чи чон шиг хийдэг юм аа гэдэг ч юм уу. As бол ерөөхдөө маш олон төрөл ашигладаг. Маш хэрэгтэй өгнүүд. Гурав дахь үг нь болохоор fortunate that. Fortunate гэдэг нь болохоор золтой, азтай, ивэлтэй гэсэн утгатай. Fortunate. Жишээ нь I'm fortunate to have been born as a Mongolian person. Би Монгол хүн болж төрсөндөө баяртай байна. Гэх мэт тэр иймэрхүү гурван үгэн дээр өндөр төвлөрч унших болно. Хамгийн сүүлд нь бид нар болохоор not before хүртэл уншсан байгаа. За тэгэхээр энэ үртэл уншсан болохоор энэ үртэл өмнөх зүйлүүдийг нь болохоор өмнөх part 18-аас үзээрэй. За энийг үзээд үлээ. The little girl began to weep. She was so much disappointed. Okay. And eyes winked again and looked upon her anxiously, as if the great odds felt that she could help him if she would. За тэгээд жоохон охин болохоор уйлж ихэлсэн. Тэр үнэхээр их гонсойсон байсан. Тэгээд гисэн чинь нөгөө нэг нүд нь болохоор өөрлөө ингээд ирмэж эхэлсэн байна. Нүдээ ирмэж эхэлсэн. Тэгээд looked upon her anxiously. За тэгээд түүн рүү болохоор нэг тийм санаа зовгонгуугаар харсан байна. As if the great odds felt she could help him if she would. Яг л нөгөө нэг том авраг агуу Оз маань болохоор чадхаар бол түүнд тусалж чадхаар бол тусалчих юмсан гэж мэдрээд байгаа юм шиг нүдээ ирмээд байсан байна. I never killed anything willingly, she sobbed. Хизээж би хүслээрээ ямар нэг зүйлийг алж үзээгүй. Willingly гэвэл хүслээрээ гэсэн үг тийм. Even if I wanted to, how could I kill the wicked witch? За үнэхээр би хүслээч гэсэн тэр муу шулмыг яаж алах юм? If you, who are great and terrible, cannot kill her yourself, how do you expect me to do it? Та өөрөө агуу аимшигтай юм Оз чадаагүй юм бол тийм ээ яаж намайг ал гэж бодоод байгаа юм бэ гэсэн чинь I do not know, said Head. But that's my answer, and until the wicked witch dies, you will not see her uncle and aunt again. Би мэдэхгүй. Гэхдээ энэ бол миний сүүлийн хариулт. Wicked witch үхэх хүртэл чи өөрийнхөө ах нагц ихчигээ хизээч харахгүй. Remember that witch is wicked, tremendously wicked, and ought to be killed. За бидний өмнө үтсэн ought to гэж үг гарч ирж байна. За энэ хүртэл үзье. Нэг зүйлийг чи сан. Шулан бол хорон санаад. Маш хорон санаатай. I ought to be killed. Тэр алуулах ёстой. За гэмт хэрэгтэн шиг юм байна. Now go. Do not ask me to see again until you have done your task. Одоо яв. Өөрийнхөө ажлаа хийдлээ. Надтай ахичдгийг болцаарай. За. Sorrowfully, Dorothy left the throne room and went back to where the Lion and the Scarecrow and the Tin Woodman were waiting to hear what Oz had said to her. Sorrowfully. Харуусал дүүрнээр Dorothy тэр Синтиг өрөөнөөс гараад Арслан, Scarecrow, Tin Woodman модчин байгаа газар руу очсон. Тэд нар болохоор Оз юу гэж хэлэх болоо гэд түүнийг нь хүлээж өгсөн байна. Оз түүнд юу гэж хэлсэнийг нь мэдгүй хүлээж өгсөн. There is no hope for me, she said sadly. For Oz will not send me home until I have killed the wicked witch of the West, and that I can never do. So, there is no hope for me, she said sadly. Надад юусэн найдлага алгаа.
Найзуудаа. Учир нь учир нь намайг барууны хорон шулмыг алан алтлан Оз намайг гэрлүүм нь явуулахгүй нэ. That I can never do. Тийм би хийж чадахгүй шүү дээ. Her friends were sorry but could do nothing to help her. Найзууд нь ингээд бас л тэ гонигтай байлаа. Гэтэ түүнд юугаар ч тусалж чадахгүй. So Dorothy went to her own room and lay down on the bed and carried herself to sleep. Тэгээд Dorothy өөрийнхөө өрөөлөөгөө ороод орон дээрээ хөвтөөд уйлсаар унтлаа. Уйлсаар унтлаа. The next morning, soldier with the green whiskers came to the scarecrow and said, дараагийн өдөр нь болохоор ногоон сахалтай цэрэг scarecrow манайхаа тэр ирээд хэлсэн байна. Come with me, for Oz has sent for you. Надтай яв. Oz өөрийг чинь ирүүлэхээр дуудлаа. So Scarecrow followed him, was admitted into the great throne room, where he saw, sitting in the emerald throne, most lovely lady. Wow! Тэгээд манайхаа маань болохоор түүнийг нь дагаад Синтигийн өрөөнд ороод тэгээд тэнд болохоор нэг тийм маргад эрдний тийм Синтийн дээр нь маш үзэсгэлэн гоо эмэгтэй сууж байхыг харсан. She was dressed in a green silk gauze and wore upon her flowing green locks a crown of jewels. За энийг үзье. She was dressed in a green silk gauze. Gauze гэдэг нь болохоор тийм одоо сатин нефт гэрэлтдэг. За нефт гэрэлтэх нь цааш ямар ч маш хөнгөн материалтай тийм гоёмсог даавыг хэлдэг. Окей. Даав. За тэгэхээр тэр болохоор маш тийм гоё гоёмсог дааван хувцас өмссөн байсан. Wore upon her flowing green locks. Okay. A crown of jewels. Locks гэдэг нь болохоор нөгөө сүлжсэн үс шүү заяа. За тэгэхээр тэр ингээд урс гэдэг гоё ингээд гоё доошоо буусан тэр одоо сүлжмэн үс дээрээ үс толгоон дээрээ юу тавьсан байсан. Титэм зүүсэн байсан. Эрднийн одоо чулуугаар шигтгсэн юм титэмтэй байсан байна. Growing from her shoulders were wings, a gorgeous in color and so light that they fluttered if the slightest breath of air reached them. За тэгээд мөрнөөс нь болохоор тийм ингээд далавч гарч ирсэн байсан. Далавч нь болохоор маш гоёмсог өнгөтэй. Тэгээ маш тийм хөнгөн байсан. Тэгээд тэг багахан зэргийн амьсгал ингээд түнд нь хүрэхэд тэр ингээд хөдөлдөг тийм ээ. Тийм их хөнгөн байсан байна. When Scarecrow had bowed, as prettily as his straw stuffing would let him, before this beautiful creature, she looked upon him sweetly and said, за энэ нь болохоор as гэсэн дүр нь гарч ирж байна. As бол шиг гэсэн үг. Шиг. За тэгэхээр as prettily as гэвэл болохоор яах нь гоёмсог гэсэн үг тийм ээ. Гоёор гэсэн үг. Юу шиг гоё юм гэхээр straw stuffing would let him. Түүний болохоор нөгөө сүрлэн одоо нөгөө тэ сүрлэн түүнийг сүрлэн түүний зөвшөөрөх хүртэл тэгэхээр жоо орчуулга хэцүү болж байна. Тэгэхээр тэр сүрэлтэй хүн аль чадхаараа гэсэн үг тийм ээ. Сүрэлтэй хүн аль чадхаараа маш гоёмсгоор ингээд Scarecrow доошоо ингээд бүх хийсэн чинь энэ маш үзэсгэлэн гоо хүний өмнө хийсэн чинь тэр түүн рүү маш инээмсэглээд хэлсэн байна. I'm Oz, the great and terrible. Who are you and why do you seek me? Би бол агуу аимшигт Oz байна. Чи хийм яга надтай уулзах гэдэг байна гэсэн чинь. Now the Scarecrow, who had expected to see the great Dorothy had told him of, was much astonished, but he had answered her bravely. За одоо асар том толгой ингээд Dorothy-гийн хэлснээр толгой ингээд
харнаа гэд ингээ хүлээж байсан Scarecrow болохоор гайхсан байна. Англи хэл сурч байгаа. Тэгээд англи хэлээр ном уншаад хэлээ сайжруулъя гэж байгаа хүн бүхэнд нээлттэй нэг програм зарлж байна. Анхан дундчдынхан зориулсан энэ номуудыг надтай хамт нэр нь уншиж дуусгах програм байгаа. Өмнө нь бол би YouTube дээрээ зөвхөн өөрөө ганцаараа уншаад бичлэг болгон тавьдаг байсан бол энэ удаа болохоор subscriber-ууд маань Zoom онлайн хичээл маань хамт ороод тэр мөн ярилцсангаа унших боломжийг олгож байгаа. Энэ хөтөлбөрт сонирхож байгаа бол доорх гарч байгаа ихтгэлд нэрээ бусад холбогдох мэдээлэлд өглөөд тэгээд явуулаарай. Тэгээд гэхдээ хүн болохоор зоригтойгоор хэлсэн. I'm only a scarecrow. Stuffed with straw. Би бол зүгээр нэг сүрлээр чигсэн мануухай. Therefore I have no brains and I come to you praying that you would put brains in my head instead of straw. So that I may become as much man as any other in your dominions. За so that гэдэг нь болохоор юу гэж ойлгох вэ? So that гэвэл тийм болохоор тэгээд гэсэн үг. Тэгээд тэгнэ гэсэн үг. Тэгэхээр so that-ийн өмнөхийн дүлээ үзье. Тиймээс гэсэн үг тийм ээ. Therefore тиймээс би толгоон дотор бол тарихгүй. Тэгээд би энэ сүрлийнхээ оронд танаас тарих гуйж ирлээ. Тэгээд би as much man as any other in your dominions. As much as гэдэг нь болохоор шиг гэсэн үг. Тэгээ энэ dominion гэдэг нь эзэмшил нутаг гэсэн үг. Тэгэхээр таны эзэмшил нутагт байгаа ямар ч хүн шиг би болж чадмаар байна. Хүн шиг тэнцүү болмоор байна. Why should I do this for you? Asked the lady. Яагаад би үүнийг чамд хийж өгөх ёстой вэ гэж гисэн чинь. Because you are wise and powerful and no one else can help me, answered the scarecrow. Яагаад гэвэл та бол ухаантай бас хүчтэй. Тэгээд танаас өөр хинч надад тусаж чадахгүй нэ. I never grant favors without some return, said Oz. Би хизээч ямар нэгэн хариу хүсэхгүйгээр тусалдахгүй маа. But this much I will promise. Гэтэ нэг зүйлийг бол амлалчих. If you will kill for me wicked witch of the west, I will bestow upon you great many brains and such good brains that you will be wisest man in all the land of Oz. Whoa! And then if you will kill the wicked witch of the west for me. Хэрв чи тэр нөгөө тий барууны тэр харш холмыг устгачих юм бол алах юм бол bestow гэдэг нь болохоор юу гэсэн үг гэхээр present өгөх гэсэн үг. Би чамд бүр маш олон тарих өгнө. Би бүр үнэхээр сайн тарих өгөх болохоор чи бол тэр Озын нутагт чам шиг ухаантай хүн гарч ирэхгүй. I thought you asked Dorothy to kill the witch, said Scarecrow in surprise. За жоохон болцох гэж үзэж байна. Dorothy-г алж өгөх гэж гуйсан юм биш үү гэсэн чинь. Гайхсан чинь. So I did. Тэгсэн. I don't care who kills her. Хин түүнийг алхан надад хамаа алга. But until she's dead, I will not grant your wish. Тэр үхтэл би чамд хүслийг чинь өгөхгүй. Now go. Do not seek me again until you have earned the brains you so greatly desire. Одоо яв. За чи тэгээд өөрийнхөө тэр хүсээд байгаа тэр тархиа тий тархиа авах хэмжээнд хүртлээ. Намайг битгий ажир. Earn гэдэг нь болохоор яах нь? Би үүнийг авах хэмжээний юм хийсэн гэсэн үг. Тий? Earn. Scarecrow went sorrowfully back to his friends and told them that Oz had said. За өөр Scarecrow болохоор бунигтайгаа найзууд руу очиод Oz-ийн хэлсүүг нь хэлсэн бай. Dorothy was surprised to find that Great Wizard wasn't ahead as she had seen him, but a lovely lady. Dorothy бол гайхсан. Тэр агуу шидтэй мэн зүгээр толгой биш. Ингээд өөрхөн эмэгтэй байсан гэдгийг сонсоод. All the same, said the Scarecrow. She needs heart as much as the Tin Woodman.
Okay. За. All the same. Адилхан. Гэж Scarecrow хэлсэн байна тий. She needs heart as much as Tin Woodman. Тэр эмэгтэй тэр эмэгтэй as much as гэдэг нь шиг гэсэн үг шүү. Захиа шиг. Модчинд зүрх хэрэгтэй байгаа шиг тэр эмэгтэйд ч зүрх хэрэгтэй байна. За хөөхөн бас ингээд сарказм явж байна. Тэр жоохон зөрөхгүй хүүтэн сэтгэлтэй эмэгтэй гэж яах шиг байна. Тархийг өгчихгүй те. On the next morning the soldier with the green whiskers юм те. Ногоон сахалтай whisker бол сахал шүү. Эндээс гарч ирсэн сахал. Ногоон сахалтай цэрэг ирээд модчинд ирээд Oz has sent for you. Follow me. Oz чамайг дуудууллаа. Надтай хамт яв. So the Tin Woodman followed and came to the great throne room. He did not know whether he would find an Oz lovely lady or a head, but he hoped it would be a lovely lady. За тэгээд модчин болохоор түүний дагаад Сентиний рүү орсон. За тэгээ орсон чинь болохоор тэр Озыг Оз эмэгтэй хүн байх болов уу эсвэл толгой байх болов уу гэдгийг нь бол мдээгүй. Мдээгүй. Whether гэдэг нь болохоор эсэх гэсэн үг. Тэгэхээр толгой байх болов уу эсвэл эмэгтэй байх болов уу гэдгийг нь мэдсэнгүй. But he hoped it would be a lovely lady. Гэхдээ л тэр хөөрхөн эмэгтэй байгаасаа гэж бодсон байна. For he said to himself, it's the head. I'm sure I shall not be given a heart. Since a head has no heart of its own and therefore I cannot feel for me. Учир нь тэр өөрөөртөө хэлэхдээ хэрв толгой байвал надад зүрх өгөхгүй байхаа. Since яагаад гэвэл толгой бол өөрт нь зүрх байхгүй. Тийм болохоор намайг бол мэдэрч чадахгүй. Зүрх миний зүрх хүсэж байгааг бол мэдрэхгүй. But if it's the lovely lady, I should beg hard for a heart. Харин хөөрхөн бүсгүй байвал би зүрхний төлөө хичээнгүлэн гуй болно. For all ladies are themselves said to be kindly hearted. Учир нь бүх эмэгтэйчүүд өрөвч нинжин сэтгэлтэй гэж хэлэгддэг биз дээ. But when the woodman entered the great throne room, he saw neither the head nor the lady, for Oz had taken the shape of most terrible beast. Okay. За тэгээд woodman болохоор Sentinel руу орсон чинь тэр neither the head neither nor гэдэг нь болохоор биш, эрч биш, хоёр биш гэсэн үг. Толгойч харсангүй, эмэгтэйгч харсангүй, харин Oz болохоор нэг аимшигтай аратны төрхтэй байсан. It was nearly as big as an elephant. Энэ бол бараг л том заан шиг том байсан. And the green throne seemed hardly strong enough to hold its weight. Тэгээ ногоон синти болохоор тэр том жингэн тийм ээ. Жингэн ингэж барих тийм бат бөгч ерөнхийдөө харагдаагүй. Hardly биш гэсэн тийм санагдаагүй. Beast had like that of rhinoceros. Only there were 5 eyes in its face. За тэгээд энэ аратны толгой нь болохоор rhinoceros хэрс шиг байсан. 5 нүдтэй байсан. There were 5 long arms growing out of its body. Also it had 5 long sling legs. 5 гар биенээс нь ургачихсан байсан байна. Шива шиг. Тэгээд 5 long slim legs. Тэгээд 5 нарийнхан хөлс ургачихсан байсан доороос. Thick woolly hair covered every part of it. Тэгээд тийм ширүүн үсрхэг тийм үс тийм ээ. Ноосорхог үс бүхэл биеийг нэг очсон байж. And a more dreadful looking monster could not be imagined. Үүнээс илүү аимшигтай мангасыг төсөөлөхөд бэрх. It was fortunate that за өнөөдөр үзэж байгаа 3 дахь зүйл байна. It was fortunate that the Tin Woodman had no heart at the moment, for it would have beat loud and fast from terror. За it was fortunate that зол болчих, аз болчих гэсэн үг тийм ээ. За модчин маань болохоор өөрт тухайн үедээ зүрхгүй байсан зол болчих. Учир нь зүрх бол чанга, түргэн
Айдснаас бол чанга түргэн цохилох байлаа. But being only 10, Woodman was not afraid at all, although he was much disappointed. Гэтэ зүгээр Лазар хийсэн болохоор модчин бол айсангүй. Гэтэ хэдийгээр тэр жоохон гонцойсон. I'm Oz, the great and terrible, spoke the beast in a voice that was one great roar. За би бол агуу шидтэн гэд нөгөө нэг аратан хэлсэн байна. Аратан хэлэхдээ зүгээр том ингээл нэг архирч хэлсэнтэй. Arr! Who are you? Why do you seek me? Чи химп яагаад намайг хайв? I'm a woodman made of tin. Therefore I have no heart and cannot love. Би бол зүгээр нэг модчин. Лазар хэлсэн бодчих. Тийм болохоор би зүрхэхгүй, хайрлаж чадахгүй. I pray you give me heart that I may be as other men are. Надад зүрх өгөөч гэжгүй. Тэгвэл би бусад хүмүүс шиг болно. I may be as other men are. Why should I do this? Demanded the beast. Demand was шаардах гэсэн. Яагаад би үүнийг чамд хийх ёстой юм? Because I ask it and you alone can grant my request, answered the woodman. Яагаад би асууж байна? Ганцхан та л үүнийг надад өгж чадна. Миний хүсэлтийг өгж чадна. Oz gave love growl at this, but said gruffly, if you indeed desire heart, you must earn it. Чи үнэхээр зүрх хүсэж байгаа юм бол чи үүнийхээ төлөө ажиллах ёстой гэж тэ нэг жоо орхирсон байна. Ширүүнээр. How? Яаж гэсэн чи? Help or Dorothy kill the wicked witch of the west, replied the beast. Dorothy тэр шолмыг алхахад нь туслаадах. When the witch is dead, come to me and I will then give you the biggest and the kindest and the most loving heart in all the land of Oz. За тэгээд шулам өгөх юм бол нааш ир. Би чамд хамгийн том, хамгийн ээлдэг, хамгийн хайрладаг зүрхийг тэ Озын нутагт бас өгье. Oh, you're every. So the Tin Woodman was forced to return sorrowfully to his friends and tell them of the terrible beast he had seen. За тэгээ хөөрхий мангас хөөрхий нэг модчин болохоор найзууд руугаа гунигтайгаар очиод тэг ямар аимшигтай мангас харснаа хэлсэн байна. Харснаа хэлсэн тий. They all wondered greatly at the many forms of the great wizard could take upon himself, and Lion said. За тэгээд ийм олон дүрд хоёрдог энэ шидтэн бүгдээрээ харж гайхаад the Lion хэлсэн. If he is beast, when I go to see him, I shall roar my loudest and frighten him that he will grant all I ask. Хэрв тэр аратан байвал би очиход аратан байвал би хамаг чангаар архираад тэгээ түүнийг би айлгаад тэгээд тэр миний асуусан болгоныг өгнө. Grants гэн өгнө гэсэн. Grants. And if he is the lovely lady, I shall pretend to spring upon her, so compel her to do my bidding. Хэрв тэр үсгэлэн гоо бүсгүй байх бол би түүнд үсрэх гэж байгаа юм шиг ингэж айлгана. Үсрэх гэж байгаа юм шиг гэсэн. Үсрэх гэж байгаа юм шиг жүжиглэн pretend гэж жүжиглэн гэсэн. Тэгээд түүнийг өөрийнхөө хүсэл bidding бол хүсэл гэсэн. Өөрийнхөө хүслийг биелүүлэхээр би түүнийг хүчлэн гэсэн. Би compel хүчлэн. And if he's the great head, he will be at my mercy. За хэрв тэр том толгой байх юм бол he will be at my mercy. Тэр бол миний бол одоо нөгөө миний хүслээр байх болно тийм ээ. Миний хүслээр байх болно. Mercy. Би өршөөл үзүүлэхүйгүй шийднэ. For I will roll his head all about the room until he promises to give us what we desire. Тийм байвал би биднэрт бидний хүссэн зүйлийг өгнө гэж амлан амлалтан би өрөөг тойруулаад түн толгойг нэг өнгөрүүлнэ. So be of a good cheer, my friends, for all will yet be well. Найзууд минь баяс бүх зүйл сайхан болно. The next morning, the soldier with green whiskers led the Lion into the great throne room and bade him enter the presence of Oz. Дараагийн өдөр нь болохоор нөгөө
ногоон сахалтай ингээд цэрэг ирээд за тэгээд бейт гэдэг нь өрнө гэсэн шүү. Өрнө гэсэн шүү. За тэгээд Оозын ингээд тий Оозын хажууд ирэхийг нь өрсөн байна. The lion at once passed through the door and glancing round saw to his surprise that before the throne was a ball of fire. За. За тэгээд Оз болохоор эхлээд өрөөгөр орсон чинь эргэнд glancing around the saw эргэж тайруулаад to his surprise түүний гайхалсан зүйл бол тэгээ сентиний өмнө болохоор нэг том ball of fire нэг галан бөмбөлөг байсан. So fierce and glowing. Үнэхээр их ширүүн цацарч байгаа тийм гал байсан. He could scarcely bear to get upon it. Тэгээ тэр болохоор арайх гэж л үүндийг л харж чадчихсан. His first thought was that odds by accident caught on fire and was burning up. Анхны бодол болохоор odds санамсаргүйгээр ингээд галж шатаад ганцруугаар гал өөртөө асаагаа тэгээ шатж байгаа юм байна гэж үзсэн. But when he tried to go nearer, the heat was so intense that it singed his whiskers. За тэгээд тэр болохоор ингээ ойртох гэж оролдсон чинь халуун нь үнэхээр хүчтэй байгаад тэгээ түүний сахлыг ингээ түлсэн байна. And he crept back tremblingly to spot a nearer the door. Тэгээд тэр болохоор хаалганы хажууд талын дээр газар ингээ чичрэнгүйгээр мүлхэж очсон байна. Then a low, quiet voice came from the ball of fire, and these were the words it spoke. За тэгээд энэ галан бөмбөлгөөс болохоор нэг үг бол хэлсэн байна. I'm Odds, the great and terrible. Who are you and why do you seek me? Би бол Odds. Яг гэж над руу ирв. You have гэсэн чинь. I'm a cowardly lion, afraid of everything. I came to you, beg to you that you give me courage, so that in reality I may become the king of beasts, as men call me. За би бол нэг олчгор арслан байна. Бүх зүйлээс айдаг. За надад нэг зориг өгөөч гэж гуйх гэж ирлээ. So that тийм бол тиймээс in reality бодит үнэн дээр би араатнуудын хаан, хүмүүсийн хэлдэг араатнуудын хаан болж чадах нэ. Why should I give you the courage? Demanded Nods. Яагаад би чамд өгөх ёстой юм? Because of all wizards, you are the greatest, and alone have power to grant my request. Бүх шийдтнүүдээс та хамгийн агуу. Миний хүслийг өгөх хүч нь танд байна. Ball of fire burned fiercely for a time and voice said, "Bring me the proof that wicked witch is dead, and that moment I will give you the courage." Okay. За тэгсэн чинь нэг галан нэг хүчтэйгээр ингэж нэг асаад нэг хоол айлсан байна тийм. За шулам өгсөн гэсэн тэр баримтыг нь аваад тэр мөчөд би чамд зориг өгье. But as long as the witch lives, you must remain a coward. Харин шулам амьдарч байгаа үед чи хулчгар хിവэрэ байх болно. The lion was angry at this speech, but could say nothing in reply. And while he stood silently gazing at the ball of fire, it became so furiously hot that he turned the tail, rushed from the room. So тэгээд арслан бол ууралсан байна тийм ингэ хэлсэн үг. Гэхдээ хариу болж юу ч хэлж чадаагүй. While he stood silently gazing at the ball of fire. За тэгээд чимээгүйгээр тэр одоо нэг тий галан бөмбөлг рүү хараад ингэ сууж байсан чинь энэ болохоор үнэхээр аюултайгаар халуун болоод. За тэгээд тэр сүүлээ ингээд хавчаад мөрөөнөөс зугтлаа. He was glad to find his friends waiting for him and told them of his terrible interview with the wizard. Тэгээд тэр болохоор найзуудтай тийм ээ харахтаа баяртай байгаад шидтэнтэй яриагаа хэлсэн. What shall we do now? Asked Dorothy sadly. Одоо бид нар юу хийх вэ гэж асуусан чинь. There is only one thing we can do, returned the lion. And that is to go to the land of the Winkies, seek out the wicked witch, and destroy her.
За одоо бидэрт хийх ганц л зүйл байна. Winky-г нутг руу очиод. За тэр шулмыг нь барьж олоод түүнийг устгая. But suppose we cannot. Харин чадахгүй бол яах вэ? Then I shall never have the courage, declared Lion. За тэгвэл би зэрэггүй болно. I shall never have the brains and the scarecrow. Тэгвэл би тарихгүй болно. I shall never have a heart, spoke the Tin Woodman. Би зүрхгүй болно. I shall never see Aunt Em and Uncle Henry, said Dorothy, beginning to cry. Би ах Henry авгийгч Aunt-тайгаа уулзахгүй нэ гэж уйлж гисэн. Be careful, cried the green girl. Tears will fall on your green silk gown and spot it. Болгоомжтой. Нулимс чиний даашинсан дээр ч унаа түүний тод болгоно шүү. So Dorothy dried her eyes and said, I suppose we must try it. Бид нэр орлож үзэх хэрэгтэй байх та. Гэд нулимсаа арчаа. But I'm sure I don't want to kill anybody. Би хэнийг ч алмааргүй байна. Even to see Aunt Em again. Aunt Em-ийг харъя гэсэн ч би харахын тулд ч гэсэн хэнийг ч алмааргүй байна. I'll go with you, but I'm too much of a coward to kill the witch, said Lion. Би ч хамт явъя. Гэхдээ би шулан малахад арай л холцгоор шүү. I will go too, declared Scarecrow, but I shall not be of much help to you. I'm such a fool. Би хамт явъя. Гэхдээ би тус болно гэж бодохгүй л байна. Би ч нэстэ тэнийг амтан шүү дээ. I haven't heart to harm even the witch, remarked the Tin Woodman. Би шулмыг надад зүрх байхгүй гэж хэлсэн байна. But if you go, I certainly shall go with you. Гэтэ чи явна гэвэл би яс явъя. Therefore, it was decided to start upon their journey the next morning, and the Tin Woodman sharpened his axe on a green grindstone and had all his joints properly oiled. За тэгээд it was decided болохоор тэгээд тэд нар болохоор аяллаа дараа өдөр нь явахаар шийдэгдлээ. Модчин болохоор өөрийнхөө сүхээ ногоон өнгийн одоо нөгөө бэлүү тэ ирэлдэг чулуун дээр ирлээд бүхий л одоо нөгөө нугсаа гэд тосоллоо. Scarecrow stuffed himself with fresh straw. За манууха маань шинхэн сүдлэр өөрийгөө нэг ингэж дүүргээд Dorothy puts new paint on his eyes, he might see better. Тэгээ Dorothy бүр ингэ шинээр гой нүд сурж өгсөн байна. Тод шинэ бодгаар сайн харж магадгүйгээд. The green girl who was very kind to them filled Dorothy's basket with good things to eat. За тэгээд тэднэрт үнэхээр сайн байсан нэг ногоон охин Dorothy-гийн саксыг нэгээд гой идэх юмар дүүргээд fastened little bell around Toto's neck with green ribbon. За ногоон өнгийн туудастай нэг жижигхэн хонхыг Тотогийн үзүүнд зүүж өглөө. They went to bed quite early and slept soundly until daylight, when they were awakened by the crowing of green cock that lived in the backyard of the palace and the cackling of a hen that laid the green egg. Yeah, they went to bed quite early. Эдгээр орондоо эрт унтсан байна. Slept soundly until daylight. Тэгээ өглөө болтол унтсан байна. За өглөө унтсан тэд. They were awakened by crowing of green cock that lived in the backyard of the palace. За тэгээд артлаас нь зорчуулъя. Тэгээд ордны ард амьдардаг ногоон азарган дахианы донгодхоор нь тэднэрт сэрсэн ба тэр ордны ард нь болохоор ингээд cackle гэдэг нь болохоор cackle гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дахианы одоо нөгөө дахиад дугардаг тийм дахиад дугарч байгаа эм дахиануудын өндөг тавьсан тэр ордны ард ногоон өнгийн азарган дахианы донгодоход тэд нар сэрлээ. Окей. За тэгээ өнөөдөр энэ хүртэл хэдүүлээ уншлаа. За тэгээд үргэлжлүүлээд бүхэн таалагдчих байх юм бол би бас нэгэн ном унших нээсэн байгаа. Тэр бол
Charlotte's Web. Энэ бол зөвхөн хаалттай групп болохоор зөвхөн та бүхэн доор гарч байгаа холбоосоор ороод хамт уншиж болно шүү. Одоогоор бид нэр 3 дугаар chapter дээр явж байгаа. За тэгээд бүгдийн дараа уулзъя. I'll see you guys next time.